шимэгдүүлэн шингээх чадвар алдагдсан гэх мэтээр яг гэх мэтээр дандаа бидний эд эсэд зочрлыг үүсгэснээс үүдсэн проблемуудыг бид нар ерөөсөө анзаарахгүй явж идэг. Бид нар биеэ, бодлоо, сэтгэл зүгээ хизээж анзаардаггүй. Анзаарж байгаа юмнууд маань юу юм ихэнхдээ хин ямар хувцас өмсөж, хиний хувцас өмсөн юм нь хэдийн орчим мөнгөний үнэтэй байна уу? Эсвэл хин ямар машин аваад ончч юу? Би яавал энэ машиныг авч унах уу? Мөнгө дутагдaltaй байна. Тэр нэг юм өрөө өгсөнгүй, тэрэнд яаж би өрөө өгнө? Гэх мэт ийм маш олон янзын одоо бодлуудтай явж байгаагаа анзаардаггүй. Анзаардаггүй. За. Манай Гүлнарагийн маань юу тасраад интернет нь тасраад алга боллоо. Би нэгдүгээрт рекорд өтгчүүлээд хоёрдугаарт слайд шеэр хийх хэрэгтэй байгаа. Юугаа мика хаагаад өгөөрэй. За, слайд олжлоо. За, тэгэхээр бид нарын ярьж ирсэн слайд энд байна. За, энэ дээр ээж байна. За, тэгээд бид нарын хоол боловсруулах систем тодорхой хэмжээний өөрт хэрэгтэй одоо шим тэжээлээр хангагдсан бидний цусыг тэжээгээд цусаар дамжаад эд эрхтнүүд маань эрүүл эрч хүчтэй аж төрөх ажиллах тэ өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэх ийм одоо боломжийг хангаж өгч чадахгүй бид нар зүгээр нөгөө хүслээ хооллох буюу хоосон шим тэжээлгүй хоол, сахараар дүүрэн тэ эсвэл дандаа бэлэн бүтээгдэхүүн ерөөсөө биеэ мэдэхгүй учраас миний ямар эд эсэд ямар одоо макро болон микро тэжээлүүд хэрэгтэй байдаг вэ гэдгийг мэдэхгүй учраас бид нар ерөөсөө зөвхөн одоо хүсэл шунлаа буюу би амттай юм идмээр байна. Би арх уумаар байна. Би тамхи татмаар байна. Миний сэтгэл санаа хэцүү байна. Би уумаар байна. Гэх мэтээр яг зөвхөн шунал тачаал уур мунхагийн шалтгаантай сонголтуудаа сэтгэл хөдлөлийн сонголтуудаа хийж явснараа одоо сүүлийн үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх буюу одоо сахарын өвчин бүр хүүхэд наснд хүртэл илрээд иж байна. Тэгэхээр бид нар эцэг эх нь өөрсдөө сахар ийм асуудалтай ийм хүндрэлийг дагуулдаг. Энийг зогсоохын тулд бид нар ийм хоолундыг хийж идэж ийм одоо амьдралын хэв маягтай хөдөлгөөний эрчимтэй өдөрт одоо тэдэн килокалори энергийг шатааснараа би өнөөдөр эдсэн тэдэн килокалороос одоо тархалт үүсгүйгээр даван гарах боломжтой юм байна. Гэх мэт тооцооллууд гэдэг юм уу эрүүл мэндийн боловсрол хүрдэггүйгээсээ болоод цусан дах сахар эсвэл одоо юу
тархалалт эсвэл одоо нөгөө сэтгэл санаа хямраад байна гэл яваад байдаг. Би гормоны өөрчлөлтөнд орчих шиг боллоо. Эсвэл одоо гормоны өөрчлөлтөнд орчихлоо гэдгээ ч мэдэхгүй ерөөсөө уйлмаар байна, дуулмаар байна. Би үгүй бол агсан согтуу тавьмаар байна. Эсвэл караоке оромоор байна. Эсвэл диско орж бүжиглмээр байна. Миний сэтгэл санаа ямар болчиход байгааг би ерөөсөө мэдэхгүй байна. Тэ? Энийг харахаараа л уур хүрээд байх юм. Үгээ уулна зөв хэлмээр санагдаад би хичээгээд байгаа боловч нэг мэтгэд уур маань л илүү даваад гараад байна гэдэг ч юм уу. За дараагийн нэг юм нь болохоор зэрэг одоо арьсан дээр өчигдрөл зүг зүгээр ээжсэн чинь өнөөдөр ийм тууралт үүсчихлээ. Энэ одоо хоолны хордлого юм уу? Эсвэл одоо харшил юм уу? Эсвэл ямар юмнаас харшаад байна яагаад вэ? Сэтгэл санаа докторгүй стрессийг ярьсан тийм ээ. За тэгэд одоо яг уу гидсэнд үлдэж байгаа одоо өтгөний хэмжээ их байгаагаас бид нарын бие дотор илжирэл гэдэг юмнууд явагдана. Бид нар жорлонд баачхад баасаа ус гүйлгэж татахгүйгээр өчнөө сар жил болох нь битгий хэл хэдхэн минут хэдхэн цагч болохгүйгээр тэр жорлонд орж бие засна эсвэл дараагийн одоо үйлдэлийг хийн гэдэг бол хэцүү байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар жорлонд баачсан баас нүдэнд харагдаж байгаа учраас гарт баригдаж цэвэрлэгдэж болж байгаа учраас тэрнийг бид нар яах вэ? Пүү па ямар заваа юм ямар балиар үнэртэй юм гээ ядаж л одоо үнэр танар нь хүртэл мэдрэгдээд өнгө зүснэ хүртэл нүдэнд харагдаад ингэж байж байдаг. Тэгэхээр бидний хоол эдээ ундаа явдал мөрийн зарчмууд алдагдаж амьдралын хэв маягт өөрчлөлт орсноос эхлээд бид нарын гидсэн дотор ерөөсөө өтгөн хаталт буюу одоо хэдийгээр өтгөн өдөртөө нэг удаа хүндэрдэгч гэсэн тодорхой хэмжээгээр гидсэнд үлдчихийдэг. За тэр нь удаж явсаар байгаад одоо гидсэн дэх доторх одоо өөрөө дотроос илжрээд ийн гэсэн үг шүү дээ. Илжрэл ялзрал явагдаад байна. За тийм хүмүүсийн арснаас нь хүртэл одоо муухай үнэртэх. Тэр илжрэл ялзралын одоо үүдсэн бүтээгдэхүүнүүд нь арьсаар ялгарах, амнаас өмхийн үнэртэй гарах арьсан дээр одоо тууралт элдв янзын юмнууд үүсэх, арьсны өнгөн давхаргын одоо ариун цэвэр тэр дотроос ялгарч байгаа, хөлсөөрөө ялгарч байгаа бохирдлоос болоод одоо элдв янзын тууралтууд гарах юм боломжтой байдаг. За тэгээд дотор өөхлөлт гэдэг юмнуудыг бид нар нэг хэсэг зөндөө туулширж исэн тий. Өөхтөөс идэх юм бол нь одоо зүрх судасны өвчнөөр өвдөн ерөөсөө судас хатуурал даралт ихсэл тэгэл харваал ингээл өвхөн. Тийм болохоор зэрэг өөх ерөөсөө битгий хэрэгэл гэдэг нэг хэсэг зарчимтай явж исэн. Одоо тэгээд шинжлэх ухаан нь хөгжөөд яваад өөх бол хүний биед хэрэгтэй юм байна. Нэгдүгээр зөрнөглөлөөс авардын байна. Хоёрдугаарт одоо өдөгний болоод цусны гулгамтгай ханны уян хатан чанар, үе мөчний уян хатан чанар гэх мэт одоо нугалмуудын дискний уян хатан чанар, шингэнүүдийн зөөлөн байдал энэ тэрийг хадгалахад хүртэл зүгээр нөлөөлж ингэж явдгийм байна. Одоо тэгэхээр өөхийг идээд бай гэв. Ингээд яриад байж идэг тийм. Тэгэхээр энэ бүгдийг яг яавал яах ёстой? Яавал миний бие организмд хамгийн хэрэгтэй нь энэ байгаад байна уу? Өнөөдөр өөх сайн гэхээр зэрэг өөх идэл бөөлжөл хордлогод ороод гихтчих нь зөв юм уу? Эсвэл хэдий хэмжээгээр хүний бие гэдэг эргэтэн хэдэн килограмм жинтэй болвол өдөрт хэдэн грамм өөх тосыг боловсруулах ёстой юм. Бидний одоо яриад байгаа энэ цөсний хүүдий маань үндсэндээ бидний бие хоол боловсруулах замаар бидний биед орж ирж байгаа өөх тосыг ерөнхийд нь саармагжуулан шимэгдүүлэхэд маш их үр дүнтэй оролцож идэг. Үр дүнтэй оролцож идэг. За тэгэхээр зэрэг энэ өтгөн хаталт элдв янзын одоо цөс хөөх байдаг юм уу? Эсвэл одоо өтгөн гаргах энэ бүх эм бэлтгэлүүд маань бид нарын ходоод гэдэсний ханыг яах вэ?
ходоод гидсний ханыг шархлуулж нөгөө хоол идж байгаа эрүүл хоолноос бид хэрэгтэй одоо цуснд хэрэгтэй, үе мөчөнд хэрэгтэй, нүдний салстад хэрэгтэй, арьсанд хэрэгтэй, нугаламд хэрэгтэй, ясанд хэрэгтэй, маханд хэрэгтэй энэ бүх бодисуудыг шимэгдүүлж авч чадахгүй төрөгч идэг. Шимэгдүүлж авч чадахгүй төрөгч идэг. Яагаад гэвэл нь салстын нэг ис гимтснээрээ бид нарт яг уу үндсэндээ дараагийн исээ өөртөө холбоод нэг биш нэлээд хідэн исний гимтэл тэгэд тэр гимтсэн эсүүд маань бид нарын нөгөө эмгэг дор хүслийг төрүүлж идэг. Эмгэг дор хүсэл. Эмгэг дор хүсэл гэдэг маань юу гэхээр зэрэг хүн хэрвээ ерөөсөө макро микро хитгэн шимт хижээлийг бидээ хэрэглээд эрүүл эрч хүчтэй ажиллаад амьдрах ийм боломжтой байж итэл бид нар яагаад өнөөдөр чихэр идэхгүйгээр кофе уухгүйгээр арх пивийг амсахгүйгээр нэг вино шимхгүйгээр эсвэл тамхиг татахгүйгээр заавал нөгөө янжуур тамхи биш байлаа гэхэд заавал одоо вейп ч гэдэг юм уу эсвэл одоо цахилгаан тамхи айкос ч гэдэг юм уу ийм янз янзын юмнуудыг үүсгээд идэх юм байдаг чинь энэ үүсээд байгаа энэ бүгд чинь болохоор эмгэг дур хүсэл ахгүй юу. Энэ эмгэг дур хүсэл нь эмгэг буюу эвдэрсэн нөгөө шижир алт биш аль хэзээний одоо шавар шалбайг олчихсон эвдэрчихсэн эснүүдийн хүсэл сонирхлыг хангах гад бид нар явж гин гэсэн үг. Тэгэхээр бид нар ухамсартайгаар эрүүл мэндийн боловсролтойгоор тэр бүх эд эсүүд энэ эмгэг дур хүсэл юм байна. Энэ нь эрүүл дур хүсэл юм байна. Тэгэхээр зэрэг энийг ухамсартайгаар мэдлэгтэйгээр бид нар өөрчлөхгүй бол нөгөө л архиа ууж байгаад үххий, тамхиа татж байгаад үххий, чихэр кофего ууж байгаад үххий, би энээс илүү энээс өөрөөр би амьдрч чадахгүй, энэ шиг байж чадахгүй гэдэг. Тэгэхээр зэрэг яг бид нарын нөгөө эмгэг эдээс ялж гин гэсэн үг. Энэ бүгдийг үргэлжлүүлээд явах юм бол бид нар өөрсдийнхөө эрүүл болох замыг биш үндсэндээ яаж гин үү? Юугаа өвчнөө тэр бүх дур хүслийг нь тижээж өвчнөтөөгөө гар нийлж өөрөө өөрийнхөө амийг хорлож гинэ гэсэн үг. Өөрөө өөрийнхөө амийг хорлож гинэ гэсэн үг. За тэгэхээр энэ юу байж гэн те цусан дах сахар, эстрогены байдал, стресс, юуны файбер буюу одоо эслэгийн өөрчлөлт, нарийн гидсэнд байж байгаа үйл ажиллагаануудын өөрчлөлт, тархалт. Тэгээд одоо нэг диет бариад ирэхээр зэрэг ерөөсөө энээс л юу яах юм байхгүй гээд гадны одоо нэг барьж байгаа дэглэмэндээ байдаг юм уу? Эсвэл одоо тэр нэг юу л идвэл те энэ л хоолыг идээд л байвал нь би турахын гинлээ гэд ямар ч мэдлэггүй хин нэгний үгэнд ороод ерөөсөө харанхуйгаар гэдэг юм уу хитрхи туйлширсан ийм хатуу дэглэмүүдийг бариад явах нь бид нарын эд эсийг яг нөгөө шижир алтыг маань гэмтээж бохирдуулж идэг. Тэгснээр олон дахин бид нар дэглэм бариад болоод олон дахин арх угаад те дасраад олон дахин тамхинаас гараад дахин татаад те ингээд өөрөө өөрийгөө ялж чадахгүй зорилгоо мэдэхгүй нөгөө эрүүл эдээсийнхаа эрүүл эрч хүчтэй орших тэр юм дээр нь бид нар хүчээ нэгтгэж өгж чадахгүй байгаагаас бид нарт одоо бодисын солилцооны хямрал гэдэг юм явсаар байгаад тэгээд яг уу бодисын солилцооны хямрал буюу одоо метаболизм гэж ярьдаг. Үгүй бол бид нарын одоо яриад байгаа сүүлийн үед бодисын солилцооны хямралаас үүдэлтэй үндсэндээ дархлааны систем хямраад дархлааны систем хямраад нөгөө хий чи орчуулад хэлэхээр эдрийг юу гэдэг вэ? Аутоиммуни. Аутоиммуни өвчин гэдэг энэ өвчнүүдийг өөрсөндөө багтаагаад явдаг. Тэгэхээр зэрэг үе мөч өвдөж байгаа бол нойр булчирхай өвдөж байгаа бол цөс өвдөж байгаа бол те хумс чинь хугараад байгаа бол хэрвээ ямар нэг эрхтнүүдэд мөөгөнцөр те хурууны хумсны мөөгөнцөр хөлийн хурууны салааны мөөгөнцөр эсвэл эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн те хилэн дээр хүртэл мөөгөнцөр дотор эрэхтэн хүртэл мөөгөнцөрдсөн байж байгаагаа
бид нар мэдэхгүй тэр бүгдийгээ яг нөгөө эмгэг дур хүслээр нь тижээгээд яваад идэг. Тэгэхээр эмгэг дур хүсэл гэж юу юм бэ гэд ойлгуулахад юм байна. За тэгээд цүсний чулуун маань өөрөө нэгдүгээрт юу байдаг? Олон төрлийн бүтцтэй байдаг. Төрөний нөгөө би чулуутай ахуулж болох уу? Чулуугаа ахуулах уу? Чулуугаа аавна гэж ер нь баг байдаггүй. Сүүлийн үед дуран оруулаад ерөөсөө цүснийхөө хүүдийтэй нь хамт аваа ичдэг. Цүснийхөө хүүдийтэй нь хамт аваа ичдэг. Тэгэхээр цүсний хүүдийг чулуутай нь хамт авч хаялаа гэдэг нь болохоор зэрэг ерөөсөө төгс шийдэл биш. Ягаад гэвэл цүсний чулууг үүсгэж байгаа тэр нөхцөл шалтгаанууд нь бидний биед өөрснөө үлдчихдэг. Тэгэхээр бид нар тэр шалтгаануудыг эрүүл мэндийн боловсролоор л одоо арилгахгүй болвол цүсний хүүдийг чулуутай нь авч хаялаа гэдэг нь чи цүсний чулуугүй насаараа жаргаад амьдрна гэсэн үг биш. Цүсний чулууг үүсгэх нөхцөл байдал бие дотор чинь тэр шалтгаан нь бие дотор чинь үүсчихэж байна гэдэг нь үлдчихэж байна гэдэг нь цөснөөс өдөр болгон элэгнээс өдөр болгон ялгарч байгаа тэр цөсийг ор хоронгүй болгох чинь гэсэн үг. Тэгэхээр зэрэг үлдчихэж байгаа нэг юм жижигхэн одоо цөснийхөө цоргонд нөгөө юу маань цөс маань агуулгадах хэмжээнд болно. Тэгэд тэнд агуулгадад ирлээ гэдэг нь дараа нь цөсний цоргоны чулуу үүсэх магадлал нь нөгөө цөсний чулуу үүсгэхээсээ маш хурдан хугацаанд болно. Яг гэвэл нь шалтгаан нь бэлтгэгдэх биш бүр аль хэзээний цөснийхөө чулууг үүсгэж гисэн чиний биед үлдчихсэн байж байгаа. Үүсгчихсэн үлдчихсэн байж байгаа. За тэгээд овоо гайгүй обиумто буюу эзэлхүүнтэй сав байсан цөсний хүүдий гэдэг юмыг нь би хагалгаа хийлгээд авахуулаа ичнэ. Тэгэхээр цорг гэдэг нэг хуруу шиг жижигхэн юм дотор нөгөө цөс маань дахиад чулуутайгаа багтаад ингээд явах дараагийн хүндрэл үүсгэхэд маш ойрхон байж байна. За цөсний чулуу цоргондоо багтахаа боллоо гэж бодоход эргээгээ цаашаа илэг рүүгээ нэвтрэнэ. Одоо багтах орон зай байхгүй юм чинь хаана ойрхон орогнож болох орон зай байна уу тэрлүүгээ л явна гэсэн үг. Тэгэхээр яг хамгийн ойрхон илэг байж байгаа. Илэгний чулуу бүр арзаасан юу ягаад тэгээд илгийг гэмтэн. За нөгөө тийшээ болохоор зэрэг яг нойр булчирхаар дэлгүүр рүү цоргоороо дамжаад нөгөө чулуунууд чинь гүүх. Тэгэд ирлээ гэхэд бид нарт яг яаралтай хагалгаагаар одоо хагалгаанд орж амь насгаа аврах хэмжээний одоо цоргоны бөглөрөл гэдэг юмнууд үүсээд ингээд явдаг. Тэгэхээр бид нар цөсний чулуутай тэмцэх биш. Цөсний чулууг үүсгэж байгаа миний амьдралын болоод сэтгэл санааны эдэ ундаа явдал мөрийн хэв маяг маань ямар байна вэ гэдэгтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Тэрэн дээрээ өөрчлөлтийг хийж байна. За цөсний нэгэнд чулуу үүсчихсэн болвол авч ахуулах уу яах уу гэдэг ингэж байгаа. Тэгээ нэгэнд чулуу үүсчихсэн болвол чи шалтгааныг нь арилгаад явж байхад явандаа тэр цөсний чулуу өөрөө илэгдээд одоо бид нар нэг тийм маш үнэтэй алтан бурхан байж ий гэж бодъё те. Нөгөөхийнх нь хэмжээ нь яг цөсний чулуу шиг хамгийн томдоо нэг 7 хурууны өндөгний хэмжээтэй 2 см хэмжээтэй алтан бурхан. Тэрнийг одоо цөсний чулуу болчихлоо гэдэг нь тэр алтан бурхан үндсэндээ шавар шавхаагаар бүрхчлээ гэсэн үг байхгүй юу? Одоо тэр алтан бурхан гэж миний нэрлээд байгаа чинь тэр цөсний нэг эс гэж үзье те. Тэгэхээр тэр маань ингээд юугаар бүрхэгдчихсэн. Шавар шавхай буюу одоо маш их хоолны үлдэгдэл, өтгөний үлдэгдэл юмнуудаар бүрхэгдчихсэн. Тэгээд удаан болох тусам нөгөө шавар нь гадна талаас нь бүрхсэн шавар нь нэмэгдэж явсаар хагаад тэгээд ерөөсөө цоргоороо багтаж гарахаа болцохоор хэмжээний тийм томорчсон байж байгаа цөсний чулуутай гэж бодъё. Тэгэхээр бид нар шалтгааныг нь бойлуулчих юм бол тэр цөсийг үүсгээд байгаа тэр цөсний нэгэнт үүссэн чулуу нь томроод байгаа тэр шалтгааныг нь биедээ байхгүй болгочих юм бол тэр цөснийхөө чулуутай бид нар амьдраад 10 20 30 40 жил магадгүй өгтлээ амьдарч болно. Нэгдүгürt. Хоёрдугаарт тэр нөгөө шавар
бүрхээд байгаа шүү дээ. Нөгөө алтан бурхныг шавар бүрхээд байгаа шүү дээ. Тэгэхээр шалтгааныг нь бид нар гадна талаас нь нэмэж өгөхгүй болвол бидний эрүүл зөв системийн одоо дотоод эрхтэй системийн ажил маань нөгөө шаврыг нэг нэгээр нь зөөлрүүлээл жижигхэн хуулраад одоо бид нар шүдэ цэвэрлүүлнэ гэд шүдний дотор талын паалан дээр нь ингээд үүсцэн байж байгаа чулууг ингээд хагас жилдээ нэг удаа очиод цэвэрлүүлдэг штэ тий. Яг тэр шиг тэгээд цэвэрлэхээр зэрэг ингээд нөгөө элтэрч унаад ингээд бийж идэг. Бид нар шүд чулуутчлаа гэж шүднүүдээ очиод ахуулаад байдаггүй үстэй тий. Тэрнтэй ерөнхийдөө агаар нэг гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө чулуучсан байж байгаа чулуунууд маань гадна талаас нөгөө бүрхсэн одоо сас хоолны үлдэгдэл юу гэдгийг нөгөө шимэгдэж бүдүүн гэзээр өтгөн болж гадагшилж гараагүй байж байгаа хэсэг үгүй бол хөлс болоод шимэгдэж гарч чадаагүй байж байгаа би одоо бодис солилцооны үлдэгдэл хоолны үлдэгдэл бодис солилцооны үлдэгдэл нь өөрөө тунгалаг цөв гээл одоо эргэтэн болгон дээр ялгараад эргэтэн болгон дээр те цүсэн дээр ирэхээрээ зэрэг тосыг нь цүс уусгаж аваад цаашаа явдаг ч байдаг юм уу те нарийн гидс рүү ирэхээрээ зэрэг нарийн гидсний ханаар одоо цус руу шимэгдээд цуснд тижэл өгөх нөгөө улаан цагаан эсийг тэтгэх энэ бодисууд нөгөө одоо кали магний нучин шимэгдээд арьс болоод үс хумс яс маханд шим тижэл болоод очих энэ процессууд нь жигдрээд ирэхээр зэрэг үлдэх юмгүй хурж ирж наалдах юмгүй дахиад томрох юмгүй бид нар тэрчгээрээ яг улам өдрөөс өдөрт сараас сард жилээс жилд нөгөө чулуунууд маань нэмгрээд жижигрээд явандаа бүр өөртөө яг туулгагдаад гараад цэвэрлэгдэх боломжтой. Тэгвэл яагаад хүмүүс боломжгүй гэд бодоод идэг вэ гэхээр зэрэг эмч нар энэ бүгдийг ийм боломжтой гэдгийг тайлбарлаад суудад хүн болгонд тайлбарлаад сууж ах тийм цаг боломж байдаггүй. Хэрвээ хэдэн цагийг зарцуулаад зориулаад чамд тайлбарлаад өгье гэхэд тэр цагны төлөө төлөгдөх яг хөлс урамшуулал гэж юм байдаг. Тэгэхээр зэрэг болохгүй гэж хэлээл авч хаяал тэ одоо тэгэл элдв янзын хүндрэл байдаг болвол нь эмээр зохицуулъя. Өтгөн хатдаг болвол нь тэрнийг нь өтгөн хадалтын эсрэг эмээр зохицуулъя. Хэрвээ гидсний гөрөлзөх хөдөлгөөн нь хитрхи чангараад базлаад ингээд өвдөд байвал нь nooш багаар зохицуулъя ч гэдэг юм уу. Энэ маягаар явах нь яг орчин үеийн энэ шинжлэх ухааны чиг хандлага нь. Тийм болохоор энийг нэг стандарт гэд нэрлэлсэн. Одоо та нар эмнэлэг тэмтгэр зэрэг нөгөө стандартаас зөрж юусоо эмчилгээ хийхгүй гэдэг жаа үстэй тий. Тэгэхээр стандарт гэд нэг юм баталсан. Тэгэхгүй бол стандарт гэд нэг юм батлахгүй болвол нь тэрнээс илүү юмыг хүмүүс нэхэд байдаг. Тэрнээс илүү юмыг өгөхөөр тэрнтэй таарсан төлбөр мөнгө нь олддоггүй, цаг хугацаа нь олддоггүй, ийм л хүндрэл үүсэт байдаг гэсэн үг. Тэгэхээр стандартын хэмжээнд чамаг нэг их өгүүлчихгүй тийм ээ. Тэгсэн мөртлөө нэг их эрүүлжүүлчихгүй. Ийм л стандартыг барайл явж ах. Тийм зарчимтай орчин үеийн энэ классик шинжлэх ухааны зарчим нь тийм болоод байна. За нөгөө талаас цөсний чулуу маань болохоор зэрэг нэгдүгээрт холимог чулуу гэж байна. Холимог чулуу нь одоо яг зөөлөн хэсгээр бүрхэгдсэн голдоо хатуу түрүүний миний яриад байгаа шиг. Үгүй бол пигментийн чулуу гэж байна. Энэ пигментийн чулуунууд нь болохоор зэрэг яг маш зөөлөн одоо угаагдаад гараад юуж үлдэхгүй байгаад байна. Нөгөөх нь болохоор зэрэг холестерол чулуу буюу одоо өөх тосны бөмбөлгүүд нөгөө цөс чи одоо 100% өөрөө зарцуулагдаад ашиглагдаад өөх тосыг шимэгдүүлээд цаашаа явах ёстой байж итэл чулуу болоод ингээд үлдчихэж байгаа нэг хэсэг нь нөгөө өөх тосыг чинь яах вэ? Боловсруулж чадахгүй өөх тосны зарим хэсэг нь юун дээр нөгөө цөсөн дотроо өөрөө үлдээд холестерол гэдэг чулууг үүсгээд идэг гэсэн үг. Холестерол гэдэг чулуу. Тэгэхээр зэрэг ийм холимог байдалтай
байгаа юм чи ийм ялгаа байдаг гэж ч эмч нар тайлбарлахгүй. Чулуутай байна угааж болохгүй л гин. А энэ зөөлөн чулуу, пигмент болон холестерол чулуунууд бол одоо угаа цэвэрлээд гаргахад бол нэг их асуудал байхгүй. Хамгийн гол асуудал үүсгээд байдаг нь энэ микс буюу дараагийнх нь одоо хатуучсан чулуунууд гэж байна. Тэ? Бүр хав хатууч чулуунууд. Эдгээр асуудал үүсгээд идэг. Тэгтээ тэр нь одоо нөгөө цэс гидсний цоргоны диаметраас юу хэмжээнд диаметраас том хэмжээнд болоод ирэхээр зэрэг бөглөрнө гэж яагаад угаах буюу цэвэрлэхийг одоо хориглоод идэг. Тэгэхээр яагаад тэр бөглөрөхөөс айгаад байна вэ гэхээр зэрэг аль хэзээний бид нарын цөсний цорго маань өөрөө гимтээд одоо тэр нөгөө нэг юм уут шиг юм тэр ууттай холбогдож байгаа тэр цорго шиг юмнууд нь аль хэзээний гимтээд уян хатан чанар нь алдагдчихсан учраас бөглөрөх, задрах гэдэг тэр одоо хүндрэлүүдээс айгаад идэг. Хэрвээ бид нар шалтгаанаа одоо тэр нөгөө цөсний хан зузаараад мушиграад байж байгаа, цөсний цоргон зузаараад мушиграад байж байгаа тэр юунаас тэр шалтгаануудыг баг багаар болиулаад багасгаад ирэхээр зэрэг цөсний цоргоны болон цөсний өөрийнх нь хүүдэнийх нь уян хатан чанарууд гидсний гөрөлзөх хөдөлгөөнүүд энэ төр бүгдээрээ сайжраад чиний өтгөн хатгаа болно. Тэгээд яг нөгөө том юм чиний цөсний цоргоны дотуур гүүгээд явж хахад яг уян хатан болчихсон учраас одоо нөгөө шаар үлээдэг шиг ингээд сунаад одоо могоо юм залгижахыг та нар харсан уу? Нэг тийм видео медиа харсан уу? Тэрэн шиг тэр цөсний цоргоор чулуу хүртэл гараад явах боломжтой. Хамгийн гол нь уян хатан чанар нь алдагдсан учраас тэр айцыг дагуулад идэг. Хэрвээ бид нар хангалттай одоо менюгээрээ хооллоно гэж яриад байгаа. Менюгээрээ хооллоод энэ үрвслийг дараад гидсний болон цөсний цөсний цоргоны уян хатан чанарыг хэвийн хэмжээнд аваачхад дотор нь байж байгаа чулуу биднэрт ямар ч асуудалгүй. Одоо хүртэл байж байхдаа ч асуудалгүй. Хамгийн гол бид нарын асуудал үүсгэж байгаа юм нь болохоор зэрэг амьдралын хэв маяг буюу энэ чулууг үүсгэд өнөөдрийг хүртэл нөлөөлсөн тэр шалтгаанууд бид нарын гол тэмцэх ёстой. Тэгээд ялж дийлж чадахгүй юу яагаад байгаа? Муужирч унаад байгаа энэ хэсгүүд нь байж байгаа. За би слайда шеэрлэсээр гэж. За тэгээ би ширээ болгох. Надаа хост өгч. Яа. Манай цайхан дуута хуурта бороо ороод тогийг таслаад аваа явчтий. Манад бас бороо ороод. Ойрдоо бараг бороо орох штий. Манад. За тэгэхээр манайхан юу яаж гинэ? Ерөнхийдөө асуултнуудад чинь нөгөө эргэлзээтэй байсан юмнуудад чинь зарим хариултууд нь гараад ирж байгаа биз? Тэ? Ямар төрлийн цөсний чулуунууд байдгийг яагаад бид нар угааж болохгүй бөглөрнө гэдэг шалтгаанууд нь юу байдгийг тийм ээ? Одоо тэгэхээр зэрэг таны асуултны хариулт гарч ирсэн үү? Саяын тэр цэсний яг үүссэн чулуутай би яах вэ? Ахуулах уу, болох уу гэд ингээд явж идэг. Хэрвээ ахуулвал бид нарт юу хүлээж байгаа юм? Ахуулахгүй болвол юу хүлээж байгаа юм гэх мэт юунуудаа сая яригдчихлаа шүү дээ. Тэ? Одоо саяны цэсний чулууныхаа найрлага маань одоо энэ чи харагдчихээн тийм ээ. Тэгэхээр одоо гадны мэрэгжилтэнгүүд буюу эмч нар одоо доктор профессорууд болохоор энийг юу гэж тайлбарладаг вэ гэхлээр ихэнх хүмүүсийн цэсний чулууны найрлага нь холестерол байдаг. 84%, 80% гэж яриад байгаа байхгүй юу? Одоо энэ чи харагдчихээн тийм 80% гэж ярьдаг. За бусад 20% нь болохоор одоо кальц, фосфат, билирубин, триглицерид цэсний хүчил гэдэг найрлагуудтай байт юм билээ. Тэгээд 80% нь холестерин чулуу байх тусмаа энэ гарах магадлал өндөр байдаг гэж ярьдаг. Чулуучсан чулуу болохоор 3 жилээс дээш тогтож, тагтаршиж гадаа байдаг шиг бид нарын нөгөө итгэж үнэмшиж мэддэг чулуу гэсэн үг тийм ээ. Тэр нь тэр хугацаанаас хойш бий болцсон байдаг. Тэрнээс өмнө бол энэ холестерин чулуунууд 80% нь
аа, биж идэм байна. Тэгэхээр энэ нь цэвэрлэх явцдаа сонгины хальс шиг ингэж арилаад ч юм уу багасаад ч юм уу үр шиг болоод гарах боломжтой байдаг байна. Тийм учраас бид нар чулуу гарах боломжтой гэж ярьдаг. Тэрнээс биш шууд те 1 см 2 см чулуу шууд гарна гэсэн ойлголт өрдөөсөө биш шүү манайхан. Тэгэхээр таны цусны хүйдэд байгаа чулууны найрлагаас нь хамаардаг. Энэ нь энийг гарах уу гарахгүй юу гэдгийг хэн мэдэх вэ гэхлээр цэвэрлэгээний явцад өөрөө мэдэгддэг. Тэрнээс биш юу ч хийгээгүй мөртлөө энэ гарах юм уу гарахгүй юу гэдэг асуултандаа бит хоёр хариулж чаддаггүй байхгүй юу? Тийм ээ? За. Тэгэхээр ямар ч өвчнийг эмчилж болдог гэсэн үг. Ямар ч өвчнийг эмчилж болдог. Энэ дотроо өөрөөсөө маш олон өвчнүүд байгаа. Түүнийг одоо тайлбарланаа. За, яг одооноос эхлээд сэтгэлгээний чиглэлээ дотгошин андуулж чадвал насан туршдаа эрүүл саруул урт наслах болно гэж Жозеф Морфи гэдэг энэ мундаг хүн байдгийн бас доктор одоо маш олон мэргэжилтийн юм билээ, сэтгэл зүйч мөж гэд тийм ээ. Тэгээд гаргасан номнууд нь 100 гаруй номтой монгол хэл дээр орчуулагдсан маш олон номнууд идэг. Таад маань өөрснөө олоод унших юм бол эрүүл мэндтэй холбоотой эрүүл байхад юу шаардлагатай юм бэ гэдэг номнууд нь өрөөсөө энэ Жозеф Морфигийн номнууд идэг шүү. Тэгэхээр энэ өвчнийг ялан дийлье. Нөгөө 10 оноо өгсөн хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс маань итгэл нь маш өндөр байгаа нь өрөөсөө л эрүүл болох замаа аль хэдийн тавьсан хүмүүс гэсэн үг. Хэрвээ жоохон эргэлзээтэй байгаа нууд яаж байгаа юм бэ гэхлээр хин нэгнээс хараат байдаг. Хараад өөрөө шийдвэр гаргаж чадахгүй, өөрөө хариуцлага үрж чадахгүй юу гэдэг тийм. Тэр маань тэгж хэлчих болов, энэ маань ингэж хэлчих болов гэд түрүүн нэг оролцогч хэлсэн байсан шүү дээ. Ах トゥ хамаатан садангаас ингээд асуусан чинь хамгийн түрүүлээд эрсдлийг нь хэлээд исэн надад. Эд зүгээр л надгаа очиод хагалгаанд авахулчих л та. Яах гэж ингэж өөрийгөө зовоогоод идэв. Илдэв юм туршаад гэд ярьж исэн тийм ээ. Тэгэхээр яг тэрэн шиг зүйлсүүд одоо бид нарын эргэн тойронд байгаа хүмүүсүүд бид нарын тарих толгойг эргүүлдэг байна. Нэг талаар бид нарын итгэлийг мохоодог. Мохоодог учраас өөртөө ч итгэхгүй, өөрөөлд ч итгэхгүй, хамгийн сүүлдээ хүндэр сойнол бурхан минь. Тэгэл хамгийн сайн имлэг, хамгийн сайн юм чинь юу вэ? Тэгээд тэр хоёр чадахгүй юм бол тэгээд за бурхандаа л найдахаас өөр сонголт байхгүй гэж байгаа юм шиг тий. Бид нар бууж өгчдөг. Яг бууж өгөхөөс өмнө бид нарт өрөөсөө бүх мэдлэг чадвар, бүх боломж, бүх хүч чадал, бүх увдис, бүх ангаагч нь бидэнд байдаг. Чиний гарт байдаг юм бэ. Хэний ч биш. Тэр замыг олоход бит хоёр чиглүүлж өгөх нь үгээс бит хоёр та нарын дотор гидсийг угааж цэвэрлэж арчилж өгөхгүй шүү дээ, тий. Та гараа хөдлөхгүй ганц хоёр үйлдэл хийхгүй бол бит хоёр мянга орлоод хөөе тэрийг хийсэн үү, энийг хийсэн үү гэд орлооч нэмэр байхгүй. Тийм ээ? Яг тэр шиг зүйл. Тэгэхээр бид нарын эргэтэн системүүд өрөөсөө нэгдмэл байдаг. Имлэг дээр очихороо зүрх өвдөд байвал салганаад байна, дард ихсээд байна л гэвэл зөвхөн зүрхээ л эмчлээд идэг үсттэй. Яг үнэндээ зүрх өвдөд байгаа, дард ихсээд байгаа шалтгаан чинь өрөөсөө чиний цөстэй ч холбоотой байгаа шүү дээ. Цөс чинь нөгөө судсыг чинь цэвэрлдэг үндсэн элемент байхгүй юу? Тэ? Тэгэхэд тэрэндээ хизээч анхаардаггүй. Даралт нь ихсээд очсон хүмүүсийг хизээ цөсөө цэвэрлүүлдэг байсан юм. Цэвэрлүүлэхгүй шүү дээ. Энийг хэлээд байгаа. Энэ нь тэгэхээр бид нарын бүх эргэтэн системүүд нэг гэдгийг хэлээд байна. Нэг нэгэндээ уялдаа холбоотой нэгдмэл юм аа. Харшилтай болцсон. Миний шарилжны харшил, улирлын харшилтай. Би улирал болохоор л тэгдэг. Тэрнээс биш өвөл мөвөл минийх хөдөлдөггүй гэж ярьдаг. Тэгвэл тэр харшлын шалтгаан нөрөөсөө цөс гэдгийг тэр хүн мэдэхгүй л байхгүй. Цөс гэл би цаанаас нь наанаас нь ярилах юм бол чи одоо юу авцаад байгаа юм бэ? Гин үсттэй тий. Мэдэхгүй хүмүүс л тэгэхээр бид нар энийг цогцоор нөгөө уламжлалт ангаа ухааны гой зүйл нөрөөсөө ингэж цогцоор нь авч үздэхэд нь л хүмүүс дортой байдаг байхгүй юу? Тэ? Тэрнээс биш имлэг дээр очих юм бол бүр нь бол бүр хотоод нь бол хотоод
юу гэдэг нь зүрх нь бол зүрх, толгой бол толгой гэл аваа ичэн штэ. За ийм л байд юм байна. За энийг та хэд маань уншиж болно өөрснөө тий. Юугаад скрин хийгээд түрүүнээс хойш ярьсан зүйлсүүд маань энэ чинь орцсон байгаа. Энэ 2 3 слайдн дээр тийм ээ. За тэгээ эн чинь нэг чухал Монголын ирээдүйн хөгжлийг эрүүл иргэн бүтээдэг гэд. Эрүүл ирээдүйг та бид бүтээдэг. Бид хичээвэл та хичээвэл 75% өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байд юм байна. Энэ нь эрүүл мэндийн боловсролоор л орж ирдэг зүйл. За эрүүл мэндийн боловсрол гэхлээр бид нар заримдаа ингэж нэг нөгөө нэг эмчнэр сурдаг боловсролыг яриад идэг. Үгүй. Чиний өнөөдрийн хийж байгаа дадлыг чинь л засахыг эрүүл мэндийн боловсрол гэдэг байгаа. Тэрнээс биш чиний тархинд байгаа мэдлэг мэдээлэл бол чиний боловсрол биш. Чиний боловсрол хаана оршоод байна гэвэл өдөр тутамдаа хийдэг чиний жижиг жижиг дадал чинь. Өглөө босоод ус ууж гин үү? 10-20 минут идэвхтэй дасгал хийж гин үү гэдэг чинь чиний боловсрал гэхээс биш. Ус уух сайн гэсэн. Ер нь өглөө ус уух нь сайн гэсэн штэ гэж мэдчихэвэл энэ боловсрал биш. Чи тэгвэл мунхаг хүн гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ бид нар андуураад эндүүрээд идэг. Үнэхээр чи үйлдэж хийж гарчин хөдлөөгөө л чамд боловсрал байхгүй гэсэн үг. Чиний дадал өөрчлөгдөхгүй бол энийг боловсралд бүү тооц гэсэн байдаг. Тийм учраас гараа хөдлөх хүртлээр бид нар ярьсаар л байх болно гэсэн үг. Тэрнээс биш чиний тархинд мэдлэг мэдээллийг одоо бид нар хаанаас ч бол хаанаас авдаг болцсон байгаа шүү дээ. Тэрийг хийх нь чухал биш. Тэгэхээр хөдлөөд явах нь чухал байгааз хин нэг нь үгүй чи чадна босч болно. Чиний эргэн тойронд байгаа хүмүүс үгүй тархиа угаалгаад ах юм. Сургалтаар ирүүлжин гэж ямар юм бэ ингээл маш олон хүмүүс тэгээд орж ирдэг байхгүй хөтөлбөр дээр. Үгүй тэгээ орж ирсэн чинь би ингээ ирүүлж яд штэ. Болдсон байх хүү гээл тийм ээ. Тэгэхээр болно. Гол нь чамайг дэмждэг, чамд итгэл, найдвар өгдөг хүн чиний хажууд байх юм бол болно гэсэн үг. Чамайг доош нь татдаг. Тэ? Чи чадахгүй штэ. Өдөр болгон чи 15 минут дасгал хийгээд чи ирүүлжээ юу гэдэг хүн байх юм бол чи ирүүлчихгүй. Тэгэхээр чиний эргэн тойронд байгаа хүмүүс ямар байна вэ гэдэг нь чиний эрүүл мэнд тэр хүмүүсээс бас шалтгаалж идэг. Нөгөө талаар таны итгэлийг мохоодог, унгаадаг, солируулдаг. Тэгэхээр бид нар нэг өдөр хийгээл за өнөөдөр хийхэ болчихё гэж байгаа бол энэ нь дахиад энэ үедээ өргөөд авах хүн л хэрэгтэй. Тусалж дэмжих хүн хэрэгтэй. Асуух хүн хэрэгтэй. Нэг бол загнуул загнаад өгчдөг хүн хэрэгтэй байхгүй юу? Худлаа манжилдаг биш. За ийм байгаад байна. За манайга ерөнхий мэдлэг мэдээллийг олж авсан байх гэж бодож байна. Одоо 2 дугаар хэсэг буюу нөгөө 90 оныгийн хөтөлбөрийн танилцуулгыг товч бөгөөд тодорхой нэг 10-15 минут танилцуулаад тэгээд та хэдийнхээ асуултанд хариулт өгье. Болж гин үү? За сараа ихч маань энийг нээсэн. Тэгэхээр зэрэг цаг маань нөгөө 2 цагтаа багтахаа болоод явсан. За тийм болохоор зэрэг маш товчхон ярина. Энэ бүгдийг ерөөсөө юу яахгүй тайлбаргүйгээр нөгөө нуршихгүйгээр гэдэг шиг тийм. Заримдаа өмнө нь энийг бүгдийг ингээд нуршаад тайлбарлаад ойлгуулах гээд хичээдэг байсан. Нуршаад ахын зүгээр цааш нь яваач тэ гэдэг. Бас нэлээд тэгдэг байсан. Тэгэхээр зэрэг тэгж нуршихгүйгээр хинд зориулагдсан бэ? За цүс өтгөрөлтэй, нугалралтай, цүсний чулуутай, ургацагтай. Харагдаж гин үү? Цүсний хүйдээгээ ахуулсан цүс зогсон гიშэлтэй. Ходоод хямардаг, хий дүүрдэг, хоол шингдэггүй. Амнаас эвгүй үнэр гардаг, цээж гашуу орогдог, илүүдэлжинтэй, хаван харшил зовоож байгаа. Үе мөчний өрөвсөлтэй, өтгөн хатдаг, үс унаж хумс хугардаг, эрт цэвэршиж,
хүлрэх шинж тэмдэг илэрсэн. Толгой өвддөг, дотор муухай ирдэг. За, эелэг зэс нойр булчирхаа өрөвсөлтэй, айдастай, уур уцаартай, гомдол ихтэй, цус багадалттай, аутоиммуны өвчнөтэй. Аутоиммуны өвчин гэхээр зэрэг бүр одоо нөгөө онцлогдсон аутоиммуны өвчнөтэй байна гэдгээ онцлуулах гад баахан яваад идэг манайхаа. Үе мөчч өвддөг болвол арьсан дээр чинь тууралт гарсан болвол шүд чинь хорхоо идж байгаа болвол нойр булчирхай чи өвддөг болвол энэ өмнөх бүх юмнууд илэрж байгаа болвол тэ одоо нөгөө псориаз гэж ярьдаг. Өөр ямар юу байдаг лээ. За чихрийн шижин өвчтэй эсвэл чихрийн шижингийн одоо шинж тэмдэг нь нэлээд одоо зоогод эхэлсэн гэдэг юм уу да. Үндсэндээ сахарын хэмжээ нь 6-аас доошо байхаар зэрэг санаа зовлтгүй гэд классик эмнэлгийн эмчнэр явуулцдаг. Тэгвэл тэр нь 6-аас доошо байна гэдэг нь 5.8, 5.5-аас 6-гийн хооронд байгаа чинь өөрөө жинхэнэ аюулын харангуй гэдгийг шүү гэж нэмж хэлмээр байна. За, нуруу өвддөг, бөөр өвддөг. Мөөгөн цөртэй, байнга ядардаг, даралт хэлбэлцдэг, хүлийн судасны бүдүүрэлтэй. Сэтгэлэн бие мэдэрч өөрийгөө шинээр бүтээхийг хүсэж байгаа хүн болгоно. За, сэтгэлэн бие мэдэрнэ гэдэг нь болохоор сэтгэл гэдэг эрхтний хямралтай гэсэн үг. Сэтгэл гэдэг эрхтэн чинь хүний хамгийн том эрхтэн. Орчлон ертөнц дэлхийн ерөөсөө багтахгүй юм байхгүй, бүгдийг багтаана. Өнгөрсөн бүх амьдрал, тэгээд өнөөдрийн энэ бүх амьдрал, тэгээд маргаашийн бүх амьдрал, маргаашийн гэхгүй өөхөх хүртлээч байдаг юм уу те. Өгсөн хоноо яах бол гэдэг чинь хүртэл сэтгэл дотор багтаад санаа зовоогоод идэг. Тэгээд ганц өөрийнхөөгөө биш. Өөр хөөхд, найз нөхөд, аав ээж, хамаатан садан бүгдийг багтааж идэг маш том эрхтэн сэтгэл байдаг аа. Тэгэхээр зэрэг сэтгэлээ өнгийнө гэхээр зэрэг энэ бүгдээсээ өөрийгөө одоо яг жинхэнэ би хаана яваад байна вэ гэдгээ ялгаж салгаж ойлгохыг хүсэж байгаа хүн гэсэн үг шүү. За тэгэхээр зэрэг хөтөлбөр хизээ эхэлдэг вэ? Хэрхэн яаж явагддаг вэ? Хөтөлбөр сар болгонд нэг удаа элсэлтэй авдаг. Тэгээ энэ сарын 15-нд элсэлтэй авна. Хэр удаа үргэлжлэх вэ гэхээр эхний 4-7 хоног буюу 28 хоног. Эрчимтэйгээр 7 хоног болгон нэг модуль нээгдээд 5 дахь өдөр болгон уулзалтууд хийгдээд бүгдээрээ онлайнаар Zoom аппликейшнийг ашиглаж явагдана. Тэгэхээр бүгдээрээ Zoom аппликейшнийг өөрийнхөө утсан дээр татаж суулгаж авсан байх хэрэгтэй. Тэгэхээр хөтөлбөр 7 хоног болгоны бүтэнсээ нэгд өдөр тусгай Facebook-ийн групп дээр та бүгд төлбөрөө төлсөн хүмүүстэй элсээд орсон хүмүүстэй нээгдээд явчихна, групп рүүгээ элсүүлчихнэ. Тэгээд групп дээрээ ерөөсөө чиглүүлэг лайвнаас өксүүлээд бүгдээрээ явж байгаа. Тэгээд тэр бүгдийгээ би дааж үзнэ. Би даагаад үзээд үйлдэлүүдээ хийгээд өөр дээрээ мэдрээд тэгээд явж байгаад 5 дахь өдөр Zoom-ээрээ уулзалттай. Zoom-ээрээ уулзалтаараа юу мэдрүү, юу сурвуу, ямар алдаа гаргаж гин үү? Алдаа мөн үү биш үү? Одоо тэгвэл цаашаа яах вэ? Тэ? Ямар хүндрэл гарав? Эсвэл ямар ололт амжилт байна вэ гэдгийг ярилцаад явна. За, модулийн агуулга нь болохоор зэрэг 4 модультай. Хамгийн нэгдүгээр сэтгэлэн бие сэргээе гэдэг модуль байгаа. Дөрөв хэлсэнчлэн сэтгэл бол хамгийн том эрхтэн. Тэгээ энэ том эрхтнээс бусад жижиг эрхтнүүдийн хувь заяа шалтгаалаад идэг. Хувь заяа шалтгаалаад идэг. Тэгээ бид нарын хамгийн их анхаарч мэддэггүй эрхтэн. Хамгийн их юм өвчнгийн үүсгэрийн шалтгаан болоод идэг мөртлөө бид нарын хамгийн их анхаарлаас хол байлгадаг эрхтэн болохоор сэтгэл. За дараагийнх нь бодол. Бодлон биеэ шинжилье гэдэг. Бид нарын бодол өдөрт 80 мянган бодол хүний тархиар ороод дамжаад гараад явж идэг гэж байгаа. Эндээс бид нар хэдийг нь яг зөв бодол зоригтойгоор боддгийн 20%-ийг л боддог. Тэгэхээр 80 мянган бодлын 20 мянга нь биднэрт ямар нэг хэмжээгээр хэрэгтэй байх боловч тэнтээс 2хан бодлол яг үндсэн юутайгаа байх нь. За тэгвэл
тэр 80,000 бодлын ихэнх нь дандаа сөрөг бодлоод иждэг. 60,000 бодол нь. Яа одоо мөнгө яаж олно? Улгаачаа тэр имлэг ямар их ойжиртай юм бэ? Энэ муу зүсийг ахуулаа хийчихвэл ёстой. Зүсийг ахуулаа хийчихвэл ёстой нэрээ нэг аз болох гээд байна ч гэдэг юм уу. Тэгэл энэ муу зүс гэл хүнийх ч юм шиг юу ч юм шиг. За тэгээд өөр өстой нэрээ 80,000 бодол байгаа. За тэгээд махан бие цэвэрлэе буюу одоо түрүүний тэр нөгөө нэг ногоон цүсний чулууны гэдэсний хоолны үлдэгдлийн эсвэл одоо өт хорхоо, лямбла, салаа юмнуудын зургнуудыг манай өмнөх хөтөлбөрүүдийн оролцогчид зурга өөрийнхөө бодит үр дүнг гаргасан зургууд байгаад исэн. Энэ бол хаа байсан 3 дугаар модуль шүү. 3 дугаар модуль. За тэгээд сэтгэл бодол бие цэвэрлчихсэн хүн яах вэ? Энээс чааш яаж эрүүл биетэй байх ёстой. Яаж одоо шинэ эрүүл бие бүтээх юм гэхээр өнөөдрийг хүртэл бид нар өвчтөө, чулуутай, өрөвсөлтэй, илэг нь хатуурсан, өвдөг нь өвдсөн, нүдний хараа муудсан, харшилтай, ханиалгатай ийм одоо биеийг бүтээчихсэн юм болвол энэ хөтөлбөрийн дараанаас чиний шинэ бие чинь яаж эрүүлэр бүтэх ёстой? Яаж чи эндээ тууштай байх ёстой? За. Сэтгэлэн бие энэ өгүүлбэрийг уншаад авчираа. Санамсаргүй явдлуудад хүлцэн төвчиж амьдрах биш, санаатаагаар өөрийнхөө амьдралыг зохионоо. Мэргөө өгсөн ч болгон гэж байна тийм. Таны амьдрал тохиолдож юу сурч мэдэж ямар зүйл идэж ууж байгаа, хаана амьдарч байгаа, хинтээ хамт хиний хиддэх хүүхэд болж төрсөн, юунд харамсаж, юуны төлөө тэмүүлж явсныг танаас өөр хинч ойлгохгүй. Тэгэхээр зэрэг ээж гинөө. Сэтгэлэн бие дотроо өнөөдрийг хүртэл туулаад ирсэн энэ өвчнийг үүсгэх нөхцөл шалтгааны эрэлд гарна гэсэн үг. Энэ нь бяцлаглаар хийгддэг. 7 үрдний цэвэрлэгээ явагдана. Тэгэхээр яг хуу тэр бидний нөгөө бид байсан өнгөрсөн одоо ирээдүйн шаналгаатай бодлууд маань бидний хүрднүүдийг зангируулад тэр хийн гүйдэл, энергийн гүйдлийг буруу эргэлдүүлээд тайцсан байж байдаг. Тэгэхээр зэрэг тэр бүгдийг өөрийгөө хайрлах, амьсгалаа илгээх, бяцлал хийх замаар зарчмаар хэдүүлээ явах. Тайвшрал, эдгэрлийг олж сэтгэлэн бие эдгэрүүлнэ. За дөрөв тэр 80,000 бодлын тухай ярьсан. Тэгэхээр зэрэг явах. Бид нар зоригтойгоор өөр хэрэгтэй юмнуудаа л бодно. Бусад бодлуудад автаж, тэднийг даагаж, аялаж, нисэж хөөрөхгүйгээр бид нар явах. Өөрт хэрэгтэй зоригтой бодлуудаа бодож, үлдсэн бодлуудыг зочлоод өнгөрөхийг нь зөвшөөрөөд л байж байгаа тэр арга барилд сурна гэсэн үг. Хүсээгүй байж хахад бодогдоод ороод ирсэн юм. Хүсээгүй хөдөлгөөн хийгээгүй байж хахад зочлоод л тэгэл ундаалаад л буцаг. Тэ идэж уугаад тайвшраад бид нарыг өвдүүлээд тэгээд явах уу. Бүр хоноод өнжөөд ингээд явахыг тэр нутгийг хэлэхэд сар жилээр бид нарт үлдэхийг зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэгээд хамгийн хүчтэй цорын ганц үнэт зүйл бол хүний оюун ухаан бөгөөд сургаад өгвөл ямар ч их баялагийг бүтээж чадах чадвартай. Тэгэхээр зэрэг өөрийн оюун ухаанаа зүгээр нэг зочдын буучин газар болгоод өөрөө буудлын цэвэрлэгч нь хийгээд сууж явах шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр зочдыг буулгахгүйгээ буюу өөртөө хэрэгтэй бодлуудаа сунгаж чадах энэ чадвар зорилцсноо л гэсэн үг. За 3 дугаар модуль буюу одоо махан биеийн цэвэрлэгээ. Хүмүүс яагаад өөрийгөө өвдөд байгааг мэддэггүй. Тэгэхээр энэ дээр яаж вэ? Өөрийн ирээдүй хувь заяаг өнөөдөр бүтээхээр зорж буй хүнээс илүү хүчрхэг зүйл гарч үгүй. Тэгэхээр өнөөдрөөс цааш хувь заяагаа өөрөө зурж өвчтөө баах уу? Өвчтөө өгөх үү? Эсвэл эрүүл эрч хүчтэй явж байгаад өгөх үү гэдэг сонголтыг хийгээд зорж байгаа. Тим хүнээс илүү хүчрхэг зүйл энэ орчлон ертөнцийн төр байхгүй гиндэ. За тэгэхээр зэрэг
хүний өвчлөлийн шалтгаан нь бол зүгээр л бохирдол. Махан биеийн бохирдол, бодлын бохирдол, сэтгэлийн бохирдол. Тэгэхээр энэ бүх бохирдлуудыг тий за махан биеийн бохирдлыг болвол яах вэ тий угаагаад зөв хоол хэрэглээд туулгаад ингээд байдаг. Одоо уламжлалт ангаа ухаан дээр хүртэл байдаг шүү дээ. Туулга засал гэд bijдэг. Туулга засал. Тэр туулга засал чинь л одоо үндсэндээ махан биеийн цэвэрлэгээ одоо. За тэгвэл нь сэтгэл бие бодлон биеийн цэвэрлэгийг бид нар яах вэ? Амьсгал дээрээ төвлөрч өөрийн дотоод руу гомгиснөр. Тэр сэтгэл бодол биеийн бохирдлыг цэвэрлэнэ. 35 жилийн өмнө гомдоочсон хүн нь үхээд 10 жил болчихсон байж хахад бид нар 30 75 жилийн өмнөх гомдлоо өнөөдрийг хүртэл тээсээр л явдаг. Тэ? Тэр нутгийн хил дээр 10 жилийн өмнө өнгөрчихсөн хүн нь 25 жил чамаг гомдоосон юм байна. Энэ нөхөр надаа гомдчихжээ гэдгийг мдээгүй л өөрийнхөө амьдралыг туулаад л энэ орчлонгоос явсан байдаг. Тэгэхээр гомдол гэдэг бол хүний чамд үүсгэж байгаа зүйл биш. Чиний өөрөө өөртөө өгöd байгаа зүйл юм а гэх мэтээс. Эхлээд бид нар яах вэ? Сэтгэлэн биеийн тэр бохирдлоос цэвэрлэгдэж эхэлнэ. Яг угтаа бол хүн зөв чиглүүлэг, зөв удирдлага, зөв бодлыг нь бодоод, зөв амьсгалыг нь өгөөд, зөв хөдөлгөөнийг нь хийгээд байх юм бол махан бие бол өөртөө өөрийгөө цэвэрлэх одоо бүтэн систем байдаг. Яа бид нар уйлдгийг. Баярлахаараа нэг уйлдаг. Гомдохороо нэг уйлдаг. Энд чинь сэтгэлэн биеийн цэвэрлэгээ эдгэрэл тэрийгээр дамжаад явагдаад идэг. Тэнгүүд бидний сэтгэлийн хөдлөлийг тэр цэвэрлэгдэх процессыг хүсэндээ уйлсан дугаа яачи гэдэг үгээр аль хэзээний хаагдсан байдаг. Тэгэхээр дуугаа байчи гэд хэлэх болгонд нь л дуугаа байсаар байгаад бид нар сэтгэлдээ яг шарх үүсгээд үлдсэн нөгөө бохирдлоо цэвэрлэж чадахгүй систем рүү шилжээд орцсон байж идэг. Яагаад биднээс хөлс гардгийг? Бид нар ичгэвтер байдалд орохоор зэрэг хамаг хөлс нь гараал тэгэл шилэн үзүүгээ майжаал энэ реакцууд эдгээр чинь бүгдээрээ бидний цэвэрлэх систем ажиллаж байгаа гэсэн үг. Яагаад бид нар шүлс нус цэр гардгийг? Яагаад бид нар баадгийг? Яагаад бид нар шээдгийг? Тэ? Энэ бүгд чинь бидний цэвэрлэх систем багхгүй юу? Тэгэхээр хүний бие организм бүхэл бүтнээрээ өөрөө өөрийгөө цэвэрлэгдэх ийм систем механизм өвлөж төрчгөөд өнөөдөр энэ бүгдийг зөв ажилуулах мэдлэг ухаан байхгүй. Тэгээд өвдөөд яах вэ? Хурдан харгаа заагаад өгөөч ээ. Хурдан тэр туулгах аргаа заагаад өгөөч ээ. Ямар ядаргаатай юм бэ? Биелийн юм нөгөө аваад залгичих гэдэл. Тэ. Тэгээд маяг биелийн юмыг өгөхөр зэрэг яах вэ? Нөгөөхөө авд залгиж чадахгүй, аргаа олж чадахгүй. Ингээ байж байгаа бүгд маань бид нарын эрүүл мэндийн боловсрол өөрийгөө хайрлах хайрын аргуудыг хэмшээгүй байна гэсэн. Хэмшээгүй байна гэсэн үг. Тэ. Тэгэхээр зэрэг анхаарал төвлөрүүл гэж юу юм? Анхаарал төвлөрснөөрөө би ямар одоо үр дүнг хүртэх ёстой юм? Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна гэдэг чинь ерөөсөө бохирдлын шинж тэмдэг явж байгаа гэсэн үг. За тэгээд шинэ эрүүл бие бүтээн гэдэг нь яг одоо юу юм? Шинэ эрүүл бие, шинэ эрүүл амьдралаа, шинэ хувь тавилангаа өнөөдрөөс эхлэж яаж гинэ? Бүтээж яана гэсэн үг. Тэгэхэр зэрэг чи өнөөдөр өвчин ярьж төсний чулуутай л хамаг бодол чинь, хамаг үйлдэл чинь, хамаг амьдралын тэмцэл чинь эсвэл нэг илэгний өрөвсөлтэй тий? Эсвэл нэг өвдөх тохны өрөвсөлтэй, эсвэл нэг харшилтай амьсгалж чадахгүй нэ гэд ингээд байж байгаа бол чиний нөгөө яг хөө эрүүл амьдрал, эрүүл байгаад бүтээх ёстой энэ орчлон ертөнцид төрж ирсэн үүрэг даалгавар хувь тавилан гэдэг юм чинь ардч хоцорсон. Өө юу яасан тэрнтэй мантай гэ бодцоо сууж байгаа тэр байдлаас ч болоод явах вэ? Чиний нөгөө хүсэл мөрөөдөл хийхийг зорж исэн юмнууд чинь хоцрогдсон байж байгаагаа эргэж олж авч ирч хүчтэйгэр чи явах вэ?
шинэ эрүүл бие бүтээж шинэ эрүүл хувь тавилангаа өөрөө зурна гэсэн үг. Тэгэхээр зэрэг чиний өөрөө өөртөө амлаж байгаа амлалтын тавиланд юу хэмжээ чинь чиний амжилтын хэмжээ гэж хэлдэг. Амжилтын хэмжээ. Тэгэхээр өнөөдөр чи амжилтанд хүрч чадсан л бол өөрөө өөртөө төдий чинийг өгч ил гэж. За тэгээд манай хөтөлбөрт бүртгүүлснээр бонус бэлэгтэй. Нэгдүгээрт бүтэн жилийн турш буюу 12 сарын турш Mind Focus багийн бэрхшээл ба боломж гэд хувь хүний хөгжил, эрүүл мэндтэй, эдийн засаг, хөрөнгө оруулалт ерөөсө бүх сэдвүүдээр явагддаг. Энэ ивентэд сар болгоныг удаа үнэгүй оролцох хэрэгтэй. Ивентийн нэг удаагийн төлбөр нь одоо 45 мянга, хуучин 30 мянга байсан. 45 мянга гэд бодоход яг жилийн 450 дээрээс нь 90 гэдэг чинь 500 хэдэн мянган юутай тий 500 хэдэн мянган одоо боловсролын хөрөнгө оруулалтыг тархиад хэлэх хувь хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг чи бонус бэлгэнд үнэгүй авах боломжтой болж байна гэсэн үг. За хоёр дахь бэлэг нь түрүүн юун дээр ярьж ирсэн шүү дээ. Ах トゥ найз нөхөд хамаатан садан бүх хүмүүстэй хийлээд зарим нь бүр бүгдийг нь оруулаад нөгөөдөл нь угаагаа цэвэрлээд сайжраад ингэж явж байна. Хүн өөрөө өөртөө үр дүн гаргаад өөрөө явдал замыг нь мэдрээд туршаад ингээд ирэхэр зэрэг яалж байхгүй нөгөө амттай чихэр олдохор зэрэг хүүхэдтэй хамгийн түрүүнд өгөхийг боддог шиг ээжигээ ирүүлжүүлэх хийсэн, аавыгаа ирүүлжүүлэх хийсэн. Манай найз ингээ үеийн өчнө өвдөд идгийн, ярьсан туураад идгийн. Эсвэл сэтгэл санаа нь хямраад идгийн. Тэрэнд л нэг хэлхийсэн. Энэ ямар гоё юм бэ? Энийг над шиг болгочих хийсэн юм. Би ийм гоё болчлаа штэ. Гэт ингээд идэх. Тэгэхэд зүгээр л одоо чи ингээд чи гэхэр зэрэг цаатлалд нь нөгөө зовлон тууллаа, барж туулаагүй хүмүүс яг уу. Бард туулаагүй хүмүүс чиний үгэнд ордоггүй, итгэдэггүй. За эхлээ чи өөрөө гоё болцгоо. Дараа нь л би болъё гэдэг үгийг л та нар сонсно. Тэгэхээр зэрэг яах вэ? Өөрөө өөртөө үр дүн гаргаад чиний үр дүн чинь нүдэн дээр чинь, нүүрэн дээр чинь, арсны чинь өнгөн дээр, би галбирт чинь, хэлж байгаа үгэн дээр чинь, хийж байгаа үйлдэл дээр чинь, бодож байгаа бодол дээр чинь, хавцны чинь одоо тусгал дээр хүртэл илрээд ирэхэр зэрэг тэр хүмүүс чиний үгэнд яах вэ? Ордог. Тэгэхээр тэр одоо үгээд амжуулах талбар буюу эрүүл биеэ бүтэey буюу одоо амжилтаа бүтээсэн түүхүүд гэдэг подкастэнд зочноор оролцож хүмүүст хувь нэмрээ оруулах тий зөвхөн чамайг сонссноор амьдралдаа эрүүл мэндтэй өөрчлөлтийг гаргаад магадгүй 3 сарын дараа би чиний тэр оролцсон подкастыг сонсоод энэ үгнээс чи ингэж ойлгоод би өнөөдөр эрүүл болчиход байж байна. Ямар гоё юм бэ? Чамд баярлалаа гэдэг тэр үгийг утгагүй сонсох тэр боломжийг чамд өгч байгаа гэсэн. Тэгэхээр хоёр дахь бонус бэлэг нь болохоор зэрэг подкастт зочноор оролцох хэрэг. За манай хөтөлбөрт орснороо ямар хөрөнгө оруулалтыг та хийх вэ? За үнцэн үнэ 420 мянга байгаа. Энэ үнэн байна одоо энэ 2025 оноо дуустлаа л үргэлжлэнэ. За тэгэд 15-нд элсэлт авахаас өмнө өнөөдрөөс 15-ныг хүртэлх хугацаанд шийдвэрээ гаргаад энэ данс руу скриншот хийгээд аваарай. Энэ данс руу 369 мянган Монгол төгрөгийг шилжүүлснээрээ та эртэж болжмор болж байна гэсэн үг. Эртэж болжмор болж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг эртэж болжморын үн болохоор 369 мянган төгрөг байна. Аль эрт шийдвэрээ гаргаад аль эрт үйлдэлээ хийсэн хүмүүс л хожно. За 3 дахь үнийн ангиллал нь болохоор зэрэг давтан суралцагчийн ангиллал. Манай өмнөх хөтөлбөрүүдэд оролцсон оролцогчид маань давтан сурах. Тэгэд нөгөө групп болгон дээр элсэлт болгон дээр өөр өөр хүмүүс өөр өөр
одоо өвчний, өөр түүхийн, өөр амьдралын, өөр шинж тэмдгүүдийн одоо шинэ хүмүүс орж ирдэг. Тэгээд тэднээс дахин суралцах нэгдүгээрт. Хоёрдугаарт бид хоёртой ойрхон байж дахин чиглүүлэг авах гэх мэтэр манай хамгийн олон давтсан хүн маань Сувда Батцөхөлөө 5 билүү 6 давтчихад байж байгаа тий. 5 6 дахин давтаад шувт ингээл өөрөө өөртөө хөрөнгө оруулаад өөрөө өөрийгөө сайжруулаад өөрийнхөө амьдралд байгаал улам гэрэлтэл тэгээ сүүлийн юунууд нь болохоор барыг чиглүүлэгч байхгүй барыг бит хоёрын үгийг амнаас барыг унаагүй байхад нь тосож аваа суралцаад амаа хаашийн тий. Тэгээд өөрөө өөртөө хөтөлбөрөө шингээгээд яг төхөр яг л нэг хөтөлбөр нэг л програм юм шиг мөртлөө дахин сонсох болгонд дандаа шинэ юмыг сурч авч идэг. Тэр нь болохоор зэрэг чиний тухайн үеийн төвлөрөл, стрессийн байдал, те эрүүл мэндийн чинь байдал энэ бүгдээс шалтгаалаад өгөгдөх нь сонсож байгаа юм нь хийж байгаа юм нь нэг л боловч яг уу үндсэндээ чамд сонсох болгонд шинээр орж ирж идэг гэсэн үг. Тэгэхээр шинээр суралцах одоо давтан оролцогчдын үнэ нь болохоор 190 мянга байдаг. Тэг манай давтан оролцогчид бас вебинар руугаа орж ирээд яаж байгаа. За тэгээд эцэст нь яг уу гэхээр зэрэг зөв шийд гаргуулж хамгийн сайн шийдвэрийг гаргалаа гэсэн үг. Буруу шийд гаргуулна. Дараагийн сайн. Тэгээд шийдвэр гаргахгүй байх нь л хамгийн адаг сүүлийн хариуцлагагүй үйлдэл. Өнөөдөр чи шийдвэр гаргахгүй байх нь хүртэл чи шийдвэр гаргалт байхгүй. Ойлгож байна уу? Чи өнөөдөр шийдвэр гаргахгүй байх шийдвэрийг гаргацаана л гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр нь одоо хамгийн хариуцлагагүй. Үнэхээр өвчин цовлон чинь үнэхээр бэлтрийн байдал чинь сэтгэл санааны байдал чинь чамд ямар нэгэн дохио өгөөд байгаа учраас чи өнөөдөр энд байгаа гэсэн үг. Яг тэгвэл нөгөө нүдэнд харагдаж, гаарт баригдаж, чихэнд сонсогддоггүй тэр дотоод дуу хоолойноос чи нэг л биш вэ энийг ороод сонсё гэдэг мэдээллийг яг хүлээгээд авчихсан гэсэн үг. Тэгэхээр тэр мэдээллээ хүлээж авчгаад өнөөдөр арга зам нь байж хахад шийдвэр гаргахгүй үлдэж байгаа чинь өөрөө яг нэг төрлийн шийдвэр гаргалт бөгөөд хамгийн одоо муу шийдвэр гаргалт хамгийн хариуцлагагүй байдлаа гэсэн үг. За энэ юун дээр ингээд цувраад гарч байгаа юунуудыг скриншот хийгээд аваад нөхөд үзчихээрэй. За тэгээд асуулт хариулт хэсэг рүүгээ нэг юу яагаад ороод ихэнх бичигдсэн асуултууд лав хариултуудаа авцсан байх гэж бодож байна. Үндсэндээ. За сүүл хэсгээс би танд уншаад өгье. Цусны чулуутай 20 жил болж байгаа. Саяхан шинжилгээ өгсөн цусны хүүдийг агшсан гэсэн гэж байна. Оноо. За тэгэхээр цусны чулуутай 20 жил болж байгаа гэдэг нь энэ үг нь өөрөө цусны чулуутай ямар ч байсан 20 жил амьдарч болдгийм байна гэдгийг батлаад өгч гинэ гэсэн үг. Тэгэхээр ахуулах гэж хагалгаа хийлгэх гэж яарад ах шаардлага байхгүй гэдгийг эндээс хэлж өгч байна. За нөгөө талаар 20 жил явцсан хүн цусны хүүдийг агших нь ойлгомжтой. Тэгэхээр зэрэг цусны хүүдийн түрүүн яриад өнгөрцөн шүү дээ. Энэ хариулт нь өгөгдсөн. Нөгөө шалтгаанаа арилгаснараа бид нар цусны хүүдийн нөгөө агшсан, зузаарсан, тэгээ уян хатан чанар нь алдагдсан байж байгаа тэр байдлаас эхлээд ангижирна. Тэр нь нэгдүгээрт одоо сэтгэл санааны байдал буюу сэтгэлэн биеэ сэргээх модулаар илэрнэ. Чам дээр хийгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт бодол нь одоо миний цусны хүүдийг агсцیں гэсэн гэд үргэлжлүүлэл бодоод байх юм бол агсаар л байх болно. Яг тэгвэл чиний тэр командыг чинь чиний дотоод бие чинь далд ухамсар чинь яг уу тэр эсэд мэдээллийг чи өгч байгаа гэсэн үг. За 3 дугаарт болохоор зэрэг бид нар нөгөө 3 дугаар модуль дээр махан бие цэвэрлэхтэй менюгээр хоололдог. Тодорхой меню өгөөд тэгтээ нэг их нарийн хин нэгэн хүн давж дийлэхгүй тийм нарийн меню биш мөртлөө
өдөр тутамд бидний амьдрал дээр хэрэглэгдэж тэгсэн мөртлөө чиний цөсний ханыг өрөвсүүлж зузааруулахгүй агчуулахгүй байх тийм хэмжээнд нь бариад байж ах хоолны меню байхгүй. Тэгээд бид нар яаж ийнү? Тэгээд бид нар энэ хоолны менюг мэдэхгүйгээсээ болоод эсвэл ингэж хооллоод тэгээд цэснийхээ чулуутаа өрөвсөхгүй эрч хүчтэй амьдралаа үргэлжлүүлээд явдаг гэдгийг мэдэхгүй ойлгоогүйгээсээ болоод бид нар яах вэ? Цэсний чулууг хэвийн хүний стандарт дэглэмээр хооллоод идэг. Архич угаал, тамхич татаал, тэ арьс уурсын мэдээл, тэ. Тэгэхээр зэрэг энэ хоолны менюгээр яваад байхад цэс чинь өрөвсөхгүй, өвдөхгүй, өвчин зовлон байхгүй, өдрөөс өдөрт өвчин зовлонгоос чинь үүдсэн шиж тэмдгүүд нь энэ хоолны одоо менюгээр нэмэгрээд яваад байна гэсэн үг. Аль болох удаан буюу хамгийн багадаа 7-оос 14 хоног энэ менюгээр хооллож явснараа хамгийн анхын шатны өрөвслээс яах вэ? Ангижирна. Одоо байж байгаа зовироос ангижирна. Тэгээд цаашлах юм болвол яах вэ? Цэсний хүүдийн энэ агчлалт чинь тавигдана. Энийгээ тэгтээ зөвхөн хоолны менюнд найдах биш. Нөгөө түрүүний ярьсан сэтгэл санаа бодол гэдэг юмнууд чинь хамт явж байгаа. Сэтгэлэн бий, бодлон бий. Хамгийн их нөлөөлөх юм бол сэтгэлэн бий, бодлон бий. Хамгийн их нод өгж суух хэрэгтэй юм болвол тийм. За тэгэхээр зэрэг яах вэ? Тэгэхээр зэрэг хөтөлбөр рүү орж ирээд нэгдээд явах шийдвэрийг гаргавал цэсний хүүдийн агчлалтаасаа ангижрах арга барилыг сурнаа л гэсэн үг. За энэ чинь нэг сонирхолтой асуулт байна. Ням гүрэн хамгийн сүүлдэж орж ирсэн байж магадгүй тийм ээ. Цэсний чулууны шалтгаануудыг яаж ялгах вэ гэсэн асуултанд хариулт авъя гэж байна. За цэсний чулууны дөнгөж сая бас хариулчлаа штэ. Цэсний чулууг үүсгээд ханыг зузааруулад байж байгаа тэр шалтгаан маань бидний сэтгэл бий, бодол бий. Тэгээд идж байгаа, ууж байгаа идэ ундаа явдал мөр буюу өнөөдрийн амьдарч байгаа хэв маяг тий хоолоо идчихгээл уцаа тэрж аваад орон дээрээ хөвтөд идэг болвол тий өдөрт 15 минутын одоо нэг идэвхтэй гэхээ бай гэхэд нэг өөртөө зориулсан дасгал хөдөлгөөн хөөрхөн нэг юм 16 тоот гимнастикач байдаг юм уу тий ийм юмнуудаа хийдэггүй залхуурдаг болвол эн чинь яг уу нөгөө явдал мөрийн хэв маяг байхгүй юу. Тийм болвол энэ шалтгаанууд арилахгүй. Тэгэхээр хөдөлбөрт орж ирснээрээ яг уу сэтгэлийн болоод бодлын шалтгаанаа арилгаад амьдрах хэв маягаа зөв болгоно гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр чи 5 минутын одоо амьсгалын дасгал хийгээд тэ 5 минутын бясалгал хийгээд 5 минутын жоохон эрчимтэй алхалт юм уу хөдөлгөөн хийгээд энэ 5 минут чинь 10 өдрийн дараа 50 минут болоод үржээ явчихна. Энэ чиний гэрээжээ эрүүл мэндтэй өөрийнхөө нөгөө шин эрүүл бие бүтээхэд хөрөнгө оруулж байна л гэсэн үг. Тэгтээ сонголт болгон чинийх. Чи хоолоо идчихгээл уцаа тэрвэл фэйсбүүкээ ухаал завхлан бай хисгалаа 2 хурмаа их гэж байна. Тэгээ салангаа арьс дэлгэр мөрөө 2 салцсан байна. Хэрүүлээ хийж гин гэл тэр бүгдэд анхаарал чинь төвлөрөөд яваад байвал чиний эрүүл мэнд наадталтаа хохироол үлдчихэж байгаа. Тэгэхээр завхлан баясгалаа 2-ын хурим дэлгэр мөрөө салангаа арьс 2-ын хэрүүл чиний эрүүл мэнд амь наснаас чухал үгүй юу гэдэг сонголтон дээр л чи байж гин гэсэн үг. Тэгвэл тэдний хэрүүлийг 15 минут уншиж эсвэл 15 минут лайвыг нь сонсож чалчхыг нь сонсож сууж ирсэнд орвол 5 минут өөртөө амьсгалын дасгал хийгээд 5 минут бясалгал хийгээд 5 минут хөнгөн сонголтын дасгал хийхдээ эн чинь чиний эрүүл мэндийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр ийм амьдралын хэв маяг буюу одоо идэ ундаа явдал мөрөө сэтгэл санааныхаа бодоод байгаа зааш өртөө би эрүүл хоолдог гэл зарим нь тэгээд хэрүүл хийдэ. Тэгээ чи яаж эрүүл хоолдгийг гэхэр зэрэг би дандаа жимсээр хоолдог. Тэгээ аль хэзээний сахарын өвчтөй болоод ороод ирж байгаа юм.
Мах идэхээр би дурггүй, би жимсээр л хоолдог. Тэгээ хүний биед макро, микро ямар элементүүд хэрэгтэй вэ гэдгийг юусоо мэдэхгүй. Мах л идэхгүй бол зөв хооллолт гэдээ ойлгоцсон явж байгаа. Боловсралгүй хэв шинж аахгүй. Тэ? Тэгэхээр чиний бодоод байгаа тэр зөв хооллолт чинь эсвэл зөв амьдралын хэв маяг чинь юу вэ гэдэг дээрээ дүгнэлт хийнэ. Тэгээ сүрдэн штэ би зөв хоолдог. Би юусоо тэгдэггүй. Би ерөөсөө хүнд гомддоггүй их цайлган гинэ амтэн штэ зайлвал. Дандаа сайн сайхныг хүсдгийн. Гэл явж байгаа мөртлөө тэр сайн сайхныг хүсэл хүмүүс туслаад яваад байж байгаагийн бүр гүний гүнд нь юу гэхэр зэрэг сэтгэлийн шарах явж идэг. Нөгөө хүмүүс таалагдах гал гологдохгүй харагдах гал те гологдчихгүй байх гал хүний өмнө хамаг цагаа зориулаад хүүхдийг харж өгөөл хогийн шүүрдэл шалын угаагаал хувцсыг эндүүдэл тэгээ өөрөө өөртөө бясалгал хийх 5 минутын завгүй амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр чиний бодоод байгаа тэр эрүүл хэв маяг чинь юу вэ гэдэг дээр л дүгнэлт хийнэ гэсэн үг. Тэгээ сонголтоо хийгээд ороод ирэх юм бол манай хөтөлбөрөөс яг нь суралцаад хөгжөөд явах боломжтой. За өөр ямар асуулт байна? За над дээр бусад асуултууд нь харагдахгүй байгаад байна. Манайхан өөр асуулттай хүмүүс шууд микэ тавиал ороод ирээрээ. Сүсний ургацагтай тэрийг яах вэ? Хилж өгөх баха гэж. За сүсний ургацаг гэдэг юм чинь болохоор зэрэг ерөөсөө бас л илүүдл юм ургаад байна л гэсэн үг. Тэнд байг ёсгүй юм байгаад гараад ирж байна. Байг ёсгүй юм байгаад гараад ирнэ гэдэг чинь чи нэг юмыг бас буруу дутуу хийгээд байна л гэсэн үг. Тэрний ургах нөхцөлийг чи бүрдүүлж өгöd байна л гэсэн үг. Тэгэхээр сэтгэлийн биеийн модуль дээр өөрөө өөртөө ажиллаад яг миний ингэж бодоод ингэж хийгээд байсан юм маань энийг үүсгэхэд нөлөөлсөн юм байна штэ. Гэдгээ чи өөрөө олж харна. Тэгээ манай дээр нэг тохиолдол байгаа штэ. Эрүүл бие бүтээх нууц гээд хаалттай групп дотроо 5 хоногийн үнгүй хичээл байгаа. Тэр хичээлийг сонсоод цусны ургацгийг алга болгоцсон эмэгтэйгийн бичлэгийг би өчигдөр чөлөө уржигдөр тавьсан. Тэрийгээ сонссон болоо? Тэр зэрэг үнгүй ерөөсөө 5 хоногийн бэлэг хичээл рүү орж ирэл 5 хоног бясалгал хийхэд л тэр хүүхний цөсөнд нь ургацсан байсан ургацыг нь арилчиж байгаа. Тэгэхээр зэрэг бид нарын маш хүндрэлтэй зүгээр бодоод идэг нь бид нар ерөөсөө мэдлэггүйгээсээ үйлдэл хийхгүйгээсээ залхуугаасаа хариуцлагагүйгаасаа шийдвэр гаргах чадваргүйгаасаа хин нэгэн хүний бизнесийн боол болоод очиад идэг. Тэгэл энэ эмийг уухаар сайн гэхээр зэрэг баахан сүлжээний юм уугаал хэсэг явна. Тэр эмчэд л очиод л үзүүлчихвэл зүгээр авралын дээд болох нь гэдэл баахан төлбөр төлөөл баахан шинжилгээ хийлгээл тэгэл баахан явна. Эцсийн бүлэг шинжилгээ өгнө гэдэг нь эрүүл болно гэсэн үг биш шүү дээ. Тэнгүүтээ яг хуу шинжилгээ өгчхөд эрүүл болох тэр үйлдэлүүдээ ерөөсөө хийдэггүй гэсэн үг. Оншилж болно тий оншлуулна. Тэгвэл эрүүл болохын төлөө үйлдэл нь чамаас өөр хинч хийхгүй байна. Чиний өмнөөс хинч бодохгүй. Чиний өмнөөс хинч амьсгалахгүй. Чиний өмнөөс хинч идэхгүй. Чиний өмнөөс хинч ялгаруулахгүй. Чиний өмнөөс би баагаад ирэх гэвэл чадахгүй. Миний өмнөөс чи шээгээд ирэх гэвэл чи чадахгүй. Ийм л юм багхгүй юу? Эмч зүсээ угааж болохгүй гэсэн цүсний ургацтай хүнийг гэж тэгж байна. Энэ хотод түрүүнээс хойш зөндөө тайлбарлалцсан. Заавал угаах албагүй. Ургацтай хүн. Тэгтээ сэтгэл бие бодол бие дээрээ цэвэрлэгээ хийж болно. Махан биеийн цэвэрлэгээ хийх албагүй. Хин ч албатаагүй хэнийг ч нэг туулга угаал чиний зүсийг барьж аваад угаах гэдэг хүн энэ зүүм дотор ерөөсөө нэг ширхэгч байхгүй. Тэгэхээр яаж гинэ вэ? Махан биеийн цэвэрлэгээ хийхгүйгээр сэтгэл бодол биеийн цэвэрлэгээ хийгээд 5 өдрийн үнгүй хичээл дээрээс цөсний ургацгаа эмчилчихсэн хүн бодит жишээ нанч байгаад байна гэдгийг хэлчихье. За уучлаарай сайхан сургалт болж байна. Тэгээ энэ сургалтанд ямар ч юм суун юу
Энэ бөөрийн уйланхаатай хүн тэр одоо 5 хоногийн тэр сургалтыг үзмээр байгаа юм. Тэгээ яаж орж үзэх юм үнэгүй сургалтыг? Эрүүл бие бүтээх нууц ахаатан гэсэн хаалттай групп байгаа. Тэгээд яаж орох вэ? Тэр үнэлүү хөсөлд явуулах уу? Тэрлүүгээ хүсэлд явуулахаар зэрэг хүсэлтийг нь одоо Facebook-ийн групп гэсэн үг шүү дээ. Хүсэлт нь зөвшөөрөгдчихөөр зэрэг гайдс хэсэг дээр байгаа илүү те Гүлнараа. Тэ. Гайдс хэсэг дээр үнгүү бэлэг хичээлгээд нэг өдөр 2 өдөр 5 гээд ингээд байж байгаа. Тэгэл тэр 5 өдрийнхөө хичээлийг сонсно л гэсэн үг. За би харин та хоёрын юунд суух гээд эрдэс сууж чадахгүй байгаа юм чи өнөөдөр бүр нэг хичээж яж бүтэн сууж сонслоо маш их баярлалаа гэж чинь тий. Би 70 гарцсан хүн байгаа юм а тий хоёр бөөр устаа уйлангаатай гэжсэн чи одоо надад бараг ирүүл эрхтэн байхгүй юм шиг байна. Би өөрийгөө ирүүлгээд бодоод байсан. Тэгсэн чинь нэр нь тэгээд зүйл болчиход байгаа шиг. Ямар ч зэн сургуультанд сууна цөсөө угааж үзнэ. Би сая бол ер нь надад 5 цудан л өвдчихээд байгаа шиг. Тий. Тэгвэл тэр эрүүл бие бүтээе. Гэсэн үү? Тий. Эрүүл бие бүтээх нууц. Бүтээх нууц уу? Тэгээд хатагтай хин гинэ. Тэгээд гайдс гэд хэсэг байгаа. Та над руу мессеж чичих. Zoom линкийг хаанаас авсан? Тэр групп чат. Та над руу мессеж чичих. Та энэ тэгээд за баярлалаа. Zoom линкийг хаанаас авсан нэг групп чат байна да. Тэр чатнаас тийм. Тэгээ бид тэгээ. За баярлалаа минь хөө тий. Та хоёрыг би ч Гүлнараа бас адилхан мэрэгчлээгээд баясаад баярлаад үзээд байгаа юм л да. Тэгтээ яаж орохоо эрдэсээ мэдэхгүй чи над руу гой юм явуулсан байсан. Тэгээ баярлалаа их чинь тий. За маш их баярлалаа. Амжилт хүсье та хоёрт. За хайртай. Баярлалаа. За манайхнаас өөр асуух хүмүүс маань тэгээд энэ сургалтын хооллоо хооллоод 14 хонсон тэгээд маргааш өглөө цэвэрлэгийг нь хийх гэж байгаа. Манай 5 сарын оролцогч юм байна. Би сая бичсэн групп чатанда. За групп чат өөрөд яваад штэ. За заримдаа бид нар техникийн боол болчих гээд. Хаана ороод хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй. Би хаана байна гэд хаана юугаа бичгээ мэдгүй. Яг аманда хоолыг хийгээл за одоо залих гэсэн чи яаж залих юм гэд асуугаад байгаа да. Яг адилхан зүйлсүүд энэ техник дээр бид нарт болж идэг. Тийм учраас техникийн талын зүйлсүүдийг мэдэхгүй бол асууж байгаараа энэ нь заавал бид нар мэдээд төрөх албатай биш. Явц тундаа сурдаг зүйл. Тэрнээс ичиж санаа зовох зүйл биш. Мэдхгүй ээж болно. Тэрийгээ зүгээр л хэлээд асуучж байгаараа. За бяцлаглаар яаж хийх вэ хаана байгаа юм болоо гэж. Төлбөрөө төлөөд эхлээд шийдвэрээ гаргаад хөтөлбөртөө ороод ирсний дараа бяцлаглаа хийх хичээлтэйгээ уулзнаа. За би цөсөндөө дүүрэн чулуутай болоод 3 жил гарan болж байна. Цэвэрлэл гарах боломж байгаа юу? Энэ зөндөө хариултаа авцсан гэж бодож байна. Тийм үү? 1 2 3 4 5. Цус өтгөрөлтөө олон жил болж байна. Цэвэрлэгэнд яаж хамрагдах вэ? Ажилдаа байгаад бүрэн үзэж чадсангүй завсар зайгаар нь сонсож байна. Уучлаарай гэж байна. За тэгэхээр зэрэг дэлгэрсэн хөтөлбөртэй л орж ирнэ. Тэгээд цусны өтгөрлийг үүсгэж байгаа шалтгаан сэтгэл бодол махан бие дээр буюу эдээ ундаа явдал мөр дээр чинь ямар одоо юм нь тэр цөсөнд таалагдахгүй болоод өтгөрөөд байгаа юм тэрнийг олоод л засчихна гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид хоёр үнгүү зөндөө юмнуудыг сар болгоныг удаа явуулдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний юм чинь бас үн цэнтэй. Учираас өөрсөндөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Тэгээ нөгөө талаар үнгүй зүйл өгөхөөр хүмүүс тэрийг цаг гаргаж хийдэггүй юм үнийг билээ. ойлгодоггүй. Хийдэггүй билээ. Мөнгөө төлчгөөрөө зэрэг явах уу? Тэр чинь хаа байна? Энд чинь хаа байна? Би мөнгөө төлчгөөд авах ёстой юм авмаар байна гэж тарилдаг байхгүй тий. Тэр нь гоё явахгүй юу? Үнгүү энийг ингээд хийгээд таа чи тэгээд ирүүл болно гэхээр тэгж жагаад нэг хийнэ. Хөдөө яваа зав гарсангүй. 10 жилийнх нь нийлэг хийгээд зав гарсангүй. Надаа хийж өгөх гээд байгаа юм шиг тий. Тэгээд үнгүүдүүлээд явцдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг үнцэнтэй ямиг авахыг хүсэж байгаа бол үнэ төлөөд тэгээд өөрснөө зүтгээд амьдрал дээр үр дүнгээ гаргаад явах шиг сайхан юм байхгүй тийм ээ. Тэртээ дөргөө ямар ч одоо эмчилгээ байхгүй ганц удаагийн юугаар юу лээ? Шинжилгээ өгөөд оншоо гаргахын тулд угаасаа оншоо бид нар өөрснөө мэдчихэж байгаа шүү дээ. Бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Цус өвдөж байгаа. Хоол идэхээр л тэгээд хийдэг, гүйлгээд хийдэг. Бүгдээр оншоо мэдчихэж байгаа мөртлөө тэгэл дахиад тэрийг онцлуулах гэд хэдэн 100 мянга сая төгрөгөөр зориулаад зориулах бишээ зарцуулаад яваад идэг. Тэрийг ойлгохгүй. Тэ? Тэгж явж исэн хүний нэг бол би байсан. Одоо тэрэндээ би хатуу гэлдэг болцсон. Аль нь үнэн, аль нь худлаа юм бэ гэдгийг тэ? За зүг байна. Цус авахулах нь буруу гэж ойлгож авлаа. Зүг. Тэ? Аль болох авахулахгүй байх гэж хичээх хэрэгтэй. Эцсийн аргаар шавхтлаад хийх хэрэгтэй гэсэн үг. Бүр болохгүй бол угаас эцсийн арга нь байж л байгаа юм чинь аваа ичэн штэ. Тэ? Өөр сонголтгүй юм чинь. Сонголт нь байж хахад хийгээд үзэх хэрэгтэй. Алдах юм байхгүй. За үнэн нь болохоор 15-ыг дуустал эртэж болжмор буюу хөнгөлтийн үнээр 369 мянган төгрөг байгаа. За манайхаа нөгөө вебинарынхаа яг дундаас нь ч юм уу аль эсвэл сүүлдэж орж ирсэн бол энэ уулзалтын бичлэгийг дахиж одоо сая 2 хуваагдчихлаа л та. 2 тавих бах, 2 линк тавих бах. Пэйж дээрээ буюу групп дээрээ эрүүл бие бүтээх нууц гэдэг пэйж групп хоёулын дээр нь тавина. Тэгээд тэнцэнээс олоод дахиж сонсоотохороо групп дээр байх юм бол групп дээрээ шууд лайв явцсан учраас тэр нь бүтнээрээ байгаа шүү манайхаа. За группийнхаа лайвыг унтраалаа.